Аймгийн онцгой комисс хуралдаад дараах шийдвэрүүдийг гаргаж байна. За нэгдүгüүрт нь иргэдийн зүгээс маш их өсөлтүүд ирж байгаа захын үйл ажиллагааг нээж өгөөч гэдэг өсөлтүүд. За энэ бол бас нэгдүгüүрт иргэд маань бас зах дээр ажиллаж байгаа иргэд маань банкны зээлтэй байгаа. Зээлийн төлөлттэй холбоотой маш их гомдол саналууд ирж байгаа. За нөгөө талаас нь зах дээр байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний хувьд хадгалах хугацаа дуусах. За мөн олон их хэмжээгээр татсан бараанууд бас муудах гэсэн юм хүсэлтүүд ирж байгаа учраас мөн мэргэжлийн хяналтын байц цагчдын зөвлөмж гарсны дагуу захын үйл ажиллагааг 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд нээж байгаа. За захын үйл ажиллагаа нээгдэж байгаатай холбоотой зах дээр малын гаралтай түүхийд мах сүү мөн малын түүхийдүүд худалдан борлуулахыг хориглоно. За энэтэй холбогдуулаад мөн махны хомсдол үүсч магадгүйтэй холбоотой 12 сумын нөөцийн махыг хорооллын хүнсний дэлгүүрүүдээр 1 кг-ын 5,000 төгрөгөөр худалдах ийм шийдвэр гаргаж байгаамаа. Сумдын нийтийн тээвэртэй холбоотой сумдуудаас бас аймаг руу ирэх сумдын нийтийн тээврийг өдөрт нэг сумаас нэг удаа нэг нийтийн тээврээр зайлшгүй хүндэтгүү үзэх шалтгаантай иргэдийг зорчуулах ийм боломжуудыг нээж байгаа. За үүнтэй холбогдуулаад бид нар ирж байгаа автомашинуудыг иргэдийг ариутгалын бодисыг нэмэгдүүлэх ийм үр чиглэлүүдийг өгсөн. Тэгэхээр захын үйл ажиллагаа 23-наас явж эхлэх нь сумдын нийтийн тээврүүд ариутгал хийгдээд зайлшгүй хүндэтгүү үзэх шалтгаантай иргэдийн хувьд зорчиж болох нэ гэж ойлгож болно. За ерөнхий боловсролын сургуулийн хувьд аймгийн төв 3 дугаар сарын 26-наас эхлээд хаврын амралт дуусч хичээл орж эхлэх нэ гэж ойлгож болно.